За 7 хоногийн эхний өдөр болох нэм гарагт бид их эсний өмнө ирээд тухайн 7 хоногийнхын төлөө эзэн рүү хандан залбирч өнгөрсөн 7 хоногоо бид нэр тунгаан бодож бясалгаж миний амьдралд ойрд юу сайн байна, бас юу болохгүй анхаарах ёстой зүйлсүүд байна. Сүнслэг амьдралын маань хувьд, гэр бүлийн маань хувьд гэх мэтчлэн олон зүйлсийг та бүхэн тунгаан боддог баха. Нэм гараг гэдэг бол бидний хувьд бол өнгөрсөндөө эрх зүйлж ирээдүгөө төлөвлөх эзний оршихуй дотор саартай, сайнтай зүйлсүүдэд эзэнт даатхан залбирах тийм гайхалтай цаг бол байдаг. Христ итгэж хүмүүсийн хувьд бол бид нар эзнийхээ өмнө алдаатайч оноотойч цуглаад Бурхныхаа өмнө залбирах, тусламжийг гуйх, талархах, тунгаан бодох юм гайхалтай боломжтой хүмүүс. Тэгээ Христ итгэдэггүй хүмүүсийн хувьд бол итгэж биш хүмүүсийн хувьд бол тогтмол ийм цаг гаргадаг хүмүүс хэр зэрэг бас олон байдаг юм бол тий. Харин Христ итгэж хүмүүсийн хувьд бол илүү давуу тал нь бол бид нэг байнга бодож тунгаах эзний өмнө ирэх тийм цаг бол байдаг. Манай чуулганы хувьд бол нэм гараг болгон чуулгана хийдэг. Харин хагасаа өдөр бид нар ямар нэгэн үйлчлүүдийг бол ер нь бол тогтмол үйлчлэлийг бол хийдэггүй. Тэгээ яагаад бид нар тогтмол үйлчлэлийг хийдэггүй вэ гэхлээр хагасаа өдөр 1-ээс 5 өдөр хүртэл ажиллаа хийж агаад одоо юу гэх юм те амралт завгүй, чөлөөс завгүй явж агаад ирсэн тэр хүмүүс байна өөрсдийнхөө гэр бүлтэй цаг гаргах ёстой гэж бол үздэг. Тэгээ хагасаа өдөр бид нар зарим нэг онцгой үйл явдлуудыг хийдэг болохоос биш тогтмол үйлчлэлийг бол бид нар бол гаргадаггүй байгаа. Учир нь таны гэр бүлийг дэмжих зорилгоор Бурхан яагаад гэвэл энэ гэр бүлийг бүтээсэн учраас энэ гэр бүлд бид нар анхаарал халамжаа тавих ёстой гэж л үздэг. Тийм учраас хагасаа өдөр буюу бэмб гарагт аль болох гэр бүлтэйгээ хамт байж, өөр хүүхдүүдтэйгээ хамт байж, хань ижилтэйгээ хамт байж, гэр бүлээрээ хамт хооллож, агаарслахандаа гарч, за яста угаач цэвэрлэх юм байвал угаач цэвэрлэж те хоол хүнсээ цуглуулах хэрэгтэй бол цуглуулж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй бол шийдвэрлээд тэгээд нэм гарагт эзний өдөр гэр бүлээрээ хамтдаа ирээд түүнийг хүндэтгэж мөргөл хүндэтгэлийг өргөөсэй гэдэг тал дээр бол их урамшуулдаг. Тэг хагасаа өдөр манай гэр бүл бас ингээд аль болох ингээд хотоос гараад те жоохон ингээд өөрхөн амьтан байхгүй газар руу очиод тэгээд ингээд хэдүүлэхнээ тойроод би бинийгээ хараад нэг жоохон би бидний царайг цээжилж авах гэж бол хичээдэг. Тэгэхгүй 7 хоногийн дундаар баг мартчихад байгаа юм чинь те. Өглөө унтчихт нь гарч явал орой орж ирэл. Тэгээ бид нар хамтдаа байх. Яг энэ цаг бол бидний хувьд ямар нэгэн тийм юу яадаггүй. Одоо их цензургүй цаг байдаг гэр бүлийн хувьд. Ер нь альва гэр бүл яг өөрсдийн гэр бүлээрээ байхдаа бүгд яг өөрийнхөө дүр төрхөөр байдаг. Өөрөөр хэлбэл доторх хүн яг өөрөөрөө байдаг. Тэгснээрээ тэнцээ амралтыг авч идэг. Ажил дээрээ очих юм бол магадгүй та багш хүн. Ажил дээрээ очих юм бол та бас мэрэгжилтэн. Ажил дээрээ очих юм бол та магадгүй нэг салбарын одоо нэг салбарт те тодорхой хэмжээний өрсөлдөөн дунд байгаа өрсөлдөгч нарын нэг таныг завгүй болгож байгаа, таны тархийг байнга ажилуулж байгаа. Тэгээд та ямар нэгэн байдлаар асуултанд хариулах хэрэгтэй болдог. Эсвэл асуулт асуух хэрэгтэй болдог. Эсвэл цаг хугацаанд давхцсан олон зүйлсүүд хийх хэрэгтэй болдог. Харин гэр бүлдээ байх үед бид нар тэр бүгдээс чөлөөлөгдөж идэг. Гэр бүлдээ байх үедээ би хүүхдтэйгээ ингэж тоо бодох шаардлагагүй. Яг мэдээж хэрэг гэрийн талбарыг бол яриаг байгаа тий. Гэтэ би ингэж хэлэх юм бол миний хүүхд ингэж хэлээ. Тэгэнгუут нь би гингуутлаа ийм ашигтай ажиллана гэдэг ч юм уу тий. Бид нар гэр бүлтэйгээ тийч харьцдаггүй. Гэр бүлтэйгээ бид нар зүгээр юу мэдэрч байгаагаа хуваалцдаг. Заримдаа юу мэдэрч байгаагаа хуваалцсанасаа болоод хэрүүл гарах тохиол бас байна тий. Тийм зарим гэр бүлүүд. Гэхдээ ямар тач гэсэн бид нар гэр бүлтэйгээ аль болох бид нар өөрсдөө байх гэж оролддог. Гэтэ энэ цаанаасаа тийм хичээгээд гэхээс илүүтэйгээр бидний төрлөх зүйл. Бид нар гэр бүлдээ ямар үед сэтгэл хангалуун, ямар үед хамгийн тийм халуун дулаан байдаг вэ гэхлээр бид яг өөрсдөө байхдаа тийм байдаг. Ямар нэгэн маск зүгх шаардлага байхгүй. Магадгүй тэр хүн сул дорой бол сул доройгоор хүлэн зөвшөөрөгдөж явах үедээ хүлэн зөвшөөрөгдөн гэдэг чинь угаасаа энэ ийм балиар аажтайгаар дуусна гэдэг тийм гэсэн үг биш шүү дээ тий. Ямар тач гэсэн би гэр бүлдээ хань ижил намайг хүлээж авч ийн гэсэн тэр мэдрэмжийг авах үед хүмүүс гэрлүүгээ татагдчихад. Сонирхолтой. Гэр бүлүүдийг ингээ харахаар яагаад тараа явцдаггүй юм болоо гэж бодол хаяа төрөөд өгдөг. Юу тэднийг хооронд нь уйлдуулаад юу тэднийг хооронд нь бариад идэх юм болоо.
Мэдээж хэрэг бие биенийгээ хайрлах хайр, цусан төрлийн холбоо харилцаа маш олон зүйлүүд байгаа. Бие биенийгээ гэсэн тэр зүрх сэтгэл яг цусан төрлийнх юм уу гэхээр бас үгүй. Яг л эхнэр нөхөр хоёр чинь цусан төрлөх биш шүү дээ. Яг өөр хүүхдүүдтэйгээ бол тийм баг тий. Гэтэ гэр бүл гэдэг тэр гэр бүл дотор магадгүй өөр хүүхд байгаа юу, байхгүй юу гэдгээс үл шалтгаалаад тэр нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүний хоорондын байгаа тэр харилцаа нэгдмэл нэг болсон тэр нэг сонирхолтой тэр нэг цавуу наалдуулаад байгаа зүйл нь Бурханаас өгж байгаа чухал гайхалтай нэг тийм ийм орц найрлага байгаад байна. Бурхан анх дэлхийн ертөнцийг бүтээхдээ хүн төрлөختнийг бий болгохдоо хүмүүсийг гэр бүл гэдэг энэ институц буюу энэ нэгж дотор бий болгосон мэт. Тэгээ энэ гэр бүл гэсэн энэ нэгж нь Бурханы хувьд маш их үнцэнтэй чухалд тооцогддог. Бурхан өөрөө гэр бүл гэдэг энэ харилцаан дотор оршдог гэдгийг бид нар мэднэ. Иохан номын 14-р бүлгийн 26-р эшлэлээр инхүү хэлсэн. Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно гэж эзэн Есүс Христийн хэлж байгаа үгийг харахад эцэг хүү болоод ариун сүнсний тэр гайхалтай нэгдмэл харилцааны талаар харуулж яддаг. Эцэг хүү ариун сүнс гэсэн харилцааг. Тийм учраас эцгийн минь гэж хэлсэн буюу тэр абба буюу аав бидний хэлж байгаагаар тэр эцгээр толгойлуулсан тэр нэг гэр бүлийн харилцаа Бурхан өөрөө энэ гэр бүлийн харилцаан донд байгаа гэдгийг бол харуулж яддаг. Өөрөөр хэлэх юм бол Бурхан өөрөө гэр бүл гэдэг ойлголтоос нь гадуур те өөрөө ямар нэгэн юм зохиогоод дон би бол хичээл тэгэл та нар яг хөө ингээм амьдарч гэдэг биш. Өөрөө тэр институц буюу тэр нэг харилцан хамаарал донд гэр бүл гэдэг харилцан хамаарал донд оршигч Бурхан учраас өөрийнхөө дүр төрхөөр хүн төрлөختнийг бүтээхдээ яг л тэр гэр бүл гэдэг харилцан хамаарал энэ одоо юу гэх юм энэ нэг субъектыг бий болгож хүмүүсийн амьдралд өгсөн байдаг. Эхлэл номын 1-р бүлгийн 27-р эшлэгийг би та бүхэн уншиж өгье. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж Бурханы дүр төрхөөр бүтээхдээ ир эмээр нь бүтээжээ гэж хэлдэг. Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн талаар хэлдэг. Тэгэд өөрийнхөө дүр төрхөөр бүтээснийхэн дараа тийч нэг дурддаж байгаа нэг чухал зүйл нь юу гэхээр ир эмээр нь бүтээсэн буюу нөгөө нэг гэр бүлийг бий болгож байгаа анхдагч хоёр хүний чинь нөгөө хүүсүүдийн тал дээр иш аван ярьсан байдаг. Бурхан гэр бүлийг бий болгохдоо эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд бий болгохоор анханасаа зохион байгуулсан байдаг. Тэгээ цааш нь Эхлэл номын 2-р бүлгийн 24-р эшлэлээр ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нартайгээ нийлж хоёул нэг мах бод болдгоо гэж тодорхой хэлсэн. Гэр бүлийн харилцааг Бурхан эрэгтэй болоод эмэгтэй хүмүүсийн хооронд тавьж үүнийг гэр бүл гэж нэрийдсэн. Энэ бол Бурханы Библийн бидэнд зааж байгаа чухал байр суурь. Үүнийг бид өөрчлөхийг хүсэхгүй. Өөрчлөх нь өөрөө нүгэл. Тэгээ энэ гэр бүл доторх байгаа хүмүүсийн хоорондын харилцааг хүртэл Бурхан маш тодорхойгоор зааж өгсөн байдаг. Колосын номын 3-р бүлгийн 18-аас 22-р эшлэлээр эхнэрүүдээ эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдах тун. Эзэнд нийцүүлээд тэгээд нөхөртөө захирагдаж хэлсэн. Нөхрүүдийн хувьд ч тэр эхнэрээ хайрлах тун тэдэнд бүх хатуурах. Нөхөртөө эхнэрүүдийн хувьд нөхөртөө эзэнд нийцүүлэн захирагдах нь ямар утга учиртай, таны гэр бүлд ямар утга учиртай, би юун дээр анхаарах ёстой гэдгийг магадгүй Бурхан танд хэлдэг баг. Бас нөхрүүдийн хувьд эхнэртэй хэрхэн хатуурхахгүй байх вэ гэдэг тал дээр Бурхан танд бас хувьчлан хэлдэг баг. Ягаад гэвэл хүн болгоны амьдрал эхнэр нөхрүүдийн хоорондын харилцаа ялгаатай байдаг. Тэдний асуудал нь ялгаатай. Харилцааны төвшингүүд нь бас ялгаатай. Юмд хандж байгаа хандлагууд нь ялгаатай. Амьдралын нөхцөл байдлууд нь ялгаатай. Зарим нэгнийх нь хувьд эхнэртэй бити хатуурах гэдэг нь Германы мөнгө чи өгж байгаа очээ гэдгийг сануулж иж магадгүй. Тэ? Эхнэр нөгөө юм болгон дээр ингээд нөгөө нэг мөнгө гуйж гэр бүл үр хүүхдүүдэд харсаар хагаад ажил хийхгүй мөнгө гуйгаа бүр ингээд мөнгөний хамааралтай болгоцсон нэг хичрхийллийн нэг төрөл шүү дээ, тэ бас.
тийм харилцаанууд заримдаа байдаг. Заримуд нь бол нөхөртөөгөө бол гэр бүлийн тэргүүн гэдгийг тооцохгүйгээр толгой төрөөгүйгээр харьцдаг. Бас тийм гэр бүлүүд байдаг. Янз янзын гэр бүлүүд байгаа. Тэгээд бурхан тэр гэр бүл дотор ерөнхий зарчмыг тавиад гэр бүл болгонд бурхан өөрийнхөө өдөртөмжүүдийг бас өгж өгдөг. Цааш нь хүүхдүүдээ бүх талаар эцэг гэхэд дуулууртай байх тун. Энэ нь эзэнт таалагдана. Эцгүүдээ хүүхдүүдийнхээ сэтгэлийг мохоохгүй тулд тэднийг бүү уурлуул. Сонирхолтой нь эн чинь 22 дугаар ишлэл бас гардаг. Гэр бүлийн харилцааны талаар ярьж байхдаа үүнд боолуудын талаар ярьдаг. Боолуудаа мах бодийнхоо эзэнд бүх талаа дуулууртай бай. Хүн таалагдах гэж нүд хуралгүй, харин эзнээс имэн чин зүрхнээсээ үүсэл гэж. Гэр бүлийг бурхан бий болгохдоо хүн болгон, гэр бүлийн гишүүн болгон тэр гэр бүлд харьяалагдж байгаа гишүүн болгонд өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлагуудыг болоод мэдээж хэрэг бас эрхүүдийг давхар өгсөн байдаг. Бурханыг эсэргүүцэж байгаа адгийн моёрын сүнс түүний дүр төрхийг гутаанд оромжлохын тулд нэн төрөнд хийдэг зүйл бол моёрын сүнс гэр бүлүүд рүү дайрдаг, гэр бүлүүд рүү дотолдог. Хүн төрлөختөн гим нүгэл хийснээрээ гэр бүлийн Бурханаас өгөгдсөн дүр төрх бохирдсон. Бурханаас өгөгдсөн дүр төрх нь бохирдсон учраас бид нар бие биентэйгээ арсалтдаг, муудалцдаг, үс авдаг, үс хонзон бие биендээ үзүүлдэг. Эхлэл номын 3 дугаар бүлгийн 11 12 дугаар ишлэлээр тэгтэл тэр чамааг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү эд гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идэ юу гэсэнд хүн өнөө хэмхтэй надтай хамт байлгахаар таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж анхны гэр бүлийн дотоод хэрүүл бол ерөнхийдөө бие биен рүүгээ юм бухах байдлаар гарч ирдэг. Амжилттай хийсэн. Моёрын сүнс бол маш амжилттай ажиллаа хийсэн. Бурхны бие биенээсээ ичих зүйл байхгүй, нууц хаах зүйл байхгүй, хардтал сэрдэлт байхгүй, бурхантай үргэлж хамт байдаг, бурхантай гэр бүлээрээ хамт алхаж явсан тэр аялал донд моёрын сүнс юуг өгсөн бэ гэхээр хагарлыг бий болгосон. Юугаар дамжуулж? Шунал, бардамзан, ихэрхүү байдал, атаархал, бие биенийгаа өөрөөсөө дорд гэж үзэх үзэл. Энэ бүхтээс болж гэр бүл хагарч муудалцаж эхэлдэг. Тэгээ энэ гэр бүл нь хагарснаасаа болоод бурхнаасаа яаж эхэлж байгаа гэхээр салж эхэлдэг. Хоёр зүйлийг нэг болгох зүйл бол төв байдаг. Төв. Өөрөөр хэлбэл тэр хоёр төвлөрлөө алдах юм бол нэг төвөө алдах юм бол нэг нь нэг зүйлээ хийгээд нөгөөх нь очих талаас очихгүй байх юм бол тэнд уулалт бий болдог. Гэр бүлийг юу ойрхон болгодог вэ гэвэл бурхан шүү дээ. Хоёр талаас А болон Б цэгээс бурхан гэдэг цэг рүү хоёр талаасаа очиж тэр хоёр бурхантай ч ойртдог, бас бие биетэйгээ ч ойртдог. Тэгээ моёрын сүнсний гол хийсэн зүйл бол бурхантай харилцах эхнэр болон нөхөр хүмүүсийн харилцааг тасалсны улмаас тэд хоёр талаасаа нэг цэг дээр очдог байсан цэгийг нь замхруулж тэр харилцааг нь байхгүй болж балруулснаас болоод гэр бүлийн дотор асуудлууд бий болж эхэлдэг. Гэр бүл дотор бурхан байр суурь, бурханы эзлэх байр суурь байхгүй болох үед, бурханы эзлэх тэр нэг орон зай байхгүй болох үед маш олон асуудлууд бий болж эхэлж байдаг. Ялангуяа хоёр хүний хоорондын асуудлууд маш олноор бий болж байдаг. Моёрын сүнс сүүлдээ энэ гэр бүлийн харилцааг бүр завхруулад эрэгтэй болон эрэгтэй хүмүүсийн хооронд, эмэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд, сүүлдээ ир эмээж мэдхгүй байгаа хүмүүсийн хооронд гэр бүлийн харилцааг дунд нь аваачиж яг тийм гахаанд юм хайж, шавард хайж өгж байгаа юм шиг гэр бүл гэсэн үн цэнтэй зүйлийг хайж өгснөөр бурхнаас анх тогтоогдсон тэр харилцааг дампууруулж, завааруулж, үн цэнийг алдагдуулж, утга учирыг алдагдуулж, ингэснээрээ хэнийг доромжлохыг хүссэн бэ гэвэл бурхныг доромжлохыг хүссэн. Анхнаасаа бурхныг доромжлох, бурхныг эсэргүүцэхийн тулд гэр бүлийн дотор асуудлыг бий болгож энэ гэр бүлээр дамжуулаад бохирдсон гэр бүлэнд дамжуулж бурхныг эсэргүүцэж, бурхныг муухай агуулгахыг зорьсон баг. Гэхдээ өнөөдрийн бидний хуваалцахыг хүссэн зүйл бол энэ бидний мэддэг энэ гэр бүл биш. Өнөөдөр бидний хуваалцахыг хүсэж байгаа зүйл бол бидний сүнслэг гэр бүл.
Сүнслэг гэр бүл. Гэр бүл гэвэл бид нар өөрсдийнхээ хань ижил магадгүй хэрвээ аав ээжтэйгээ хамт амьдардаг бол ихэвчлэн яг тэр өөрийн гэр дотор байгаа тэр гишүүдийн талаар ярьдаг. Тусдаа гарах үедээ тэр хүн дахиад нэг гэр бүл буюу дахиад нэг голомтыг залгаж байдаг. Гэхдээ бидний ах дүүсийг харилцаа, бидний эцэг эхтэй, ялангуяа Азийн бидний эцэг эхтэйгээ харилцах харилцаа бол бидний яг гэр бүлийн харилцаатай адилхан давхар яадаг вэ? Явж идэг. Ром номын 8 дугаар бүлгийн 14-өөс 16 дугаар ишлэлээр Бурхан бол эцэг гэдгийг маш тодорхой биднэрт харгалсан байдаг. Учир нь Бурханы сүнсээр өдөрдүүлж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. Дахин айцд хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй. Харин үрчлэлийн сүнсийг авсан билээ. Тэр түүгээр бид Аава гэж дууддаг. Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Тиймээс бид биенийхээ Христ доторх ах эгч дүүс нар гэж дууддаг баг. Хүн төрлөختөн анх Бурхан бий болгосныхаа дараа тэднэрт ямар ийм модельийг бий болгосон бэхлээр гэр бүл гэдэг модельийг бий болгоод үүн дотор Бурханыг алдаршуулад дэлхийд даяар хаасаагүйгээр энэ гэр бүл дотор Бурханы дүр төрхийг харуулж түүний хэн бэ гэдгийг харуулж өдөрдөн манлайлах хэрэгтэй байсан атал энэ завхарснаас болоод яасан бэхлээр Бурхан Есүс Христийг энэ дэлхий рүү илгээдэг. Бурхан Есүс Христийг энэ дэлхий рүү илгээхдээ завхарсан тэр тасарсан харилцааг дахиж сэргээж бий болгох зорилготой илгээдэг баг. Бурханаас тасарсан тэр харилцааг бий болгохын тулд Бурханаас тасарснаас болоод хүмүүсийн хооронд тасарсан тэр харилцааг бий болгохын тулд дэлхийн ертөнц бүхэлдээ Бурханы өмнө нэгдмэл нэг Бурханы гэр бүл болж бүхэлдээ Бурханыг алдаршуулж гэрчлэж харуулахын тулд Бурхан өөрийнхөө Есүс Христийг эвлэрүүлэл болгож энэ дэлхий рүү илгээсэн байдаг. Тэгээ түүнд итгэж байгаа буюу Есүс Христэд дамжуулж Бурханд итгэж байгаа тэр хүмүүс Бурханыг Аава буюу эцэг минь гэж дуудах эрхтэй болно гэж хэлснээр бид Христэд дамжуулаад нэгэн гэр бүл болдог гэсэн санааг энд чинь маш тодорхой дурдсан байдаг. Христэд итгэгчдийн чуулган буюу хамт цуглаж байгаа энэ газар бол бидний хувьд шин нэр томьёотой, шин ухагтхуунтай, шин ойлголттой болох ёстой. Тэр нь юу вэ гэвэл гэр бүл. Гэхдээ энэ гэр бүл гэдэг ойлголтыг Бурхан бидний нөгөө нэг физикал буюу энэ махан биеийн маань гэр бүлийг орлуулахын тулд өгөө гэдгийг бид нар санах ёстой. Орлуулахын тулд өгөөгүй. Өөрөөр хэлбэл одоо Есүс Христ итгэж байгаа хүмүүст гэр бүл хэрэггүй гэж заагаагүй. Харин зарим гаж урсгалууд байгаа. Хамгийн тодорхой жишээ бол шин тэнгэр, шин газрынхан. Тэд бол бие махбодын гэр бүлийг нь орлуулж өөрсдийнх нь гаж сургаалыг тавьдаг. Тэгээд энэ махан биеийн чинь гэр бүл чухал биш ээ. Энэ чухлаа гэж ярьдаг. Үгүй, Библи тийм юм заагаагүй. Бурхан өөрийнхөө зохион бүтээсэн тэр гэр бүл гэдэг институцийн эсрэг ямар нэгэн зүйл гаргаж иж байгаа тэр хоёрыг хооронд нь байлдуулдаг Бурхан биш. Тийм өөдөггүй нэг юм өгчөөд нөгөө гараараа өөр юм өгж хооронд нь алалцуулдаг тийм муухай Бурхан биш. Харин Бурхан бидэнд шинэ гайхалтай томсгосон гэр бүлийг өгсөн байна. Энэ гэр бүлүүд дотроо нэгдээд нэг Бурханы буюу Бурхан Аавын дотор бид нар ах дүүс болж байгаа нэгэн тийм харилцааны талаар үлддэг. Энэ нөгөө эхнэр нөхөр гэхээс илүүтэйгээр ах дүүснэр болж байгаа харилцааг энэ ч тодорхой илэрхийлсэн байдаг. Бурханы хувьд бидний бие махбодын буюу махан биеийн гэр бүлийн харилцаа бидний хувьд маш чухал үгүй чухал. Яагаад чухал? Яагаад гэх юм бол Есүс Христ өөрөө түүнийг бий болгосон. Өөрөө энэ дэлхий дээр ирэхдээ яг тэр гэр бүлийн харилцаан дотор бас яасан? Бий болсон. Тэр гэр бүлийн харилцааг бас хөхүүлэн урамшуулсан. Энэ харилцааг Бурхан доторх харилцаа чуулган болоод Бурхан эзэн Есүс Христийн хоорондын харилцааг хүртэл энэ гэр бүлийн харилцаагаар дамжуулж тайлбарлсан байдаг. Энэ утгаараа гэр бүлийн харилцаа гэдэг бол Бурханы хувьд чухал. Харин томсгосон байдлаар өнөөдөр бид Бурханы дотор сүнслэг гэр бүлийн харилцаанд орсон. Тийм учраас муу ерөн сүнс дахиад юу руу довтолдог вэ гэвэл сүнслэг гэр бүлийн харилцаа болох чуулган руу довтолж тэднийг хагалган бутаргаж тэднийг чуулганаас холдуулж чи ганцаараа амьдарч чаднаа. Чамд заавал цуглаан хэрэггүй. Чи цуглаандаа цуглаангүй тэгтээ тэргүй итгэж хүн учраас чи болноо гэдэг мессеж буюу ийм мэдээг биднэрт ойлгуулж итгүүлж чи чадна штэ гэдэг бидний нэг бардам занг эгог мэн тижээж чамд өнөөдөр ямар ч ийм чуулганы ах дүүс нар хэрэггүй. Библийг уншаал байж хад болно гэсэн тийм мэдээг биднэрт дамжуулдаг. Өнгөрсөн 7 хоногт Сувдаа гэдэг нэг хүн над руу
найзын хүсэлт явууллаа. Та бүхэн сонссон бах тий. Би фэйсбүүк дээр анхаар бас. Тэгээд тэр хүнтэй би найзын хүсэл явуулахлаар би надад их мессеж явуулсан. Бетант уран цоглооны пастор мөн байна. Би ингээ Библийн талаар танилцсан юм аа гэд тэгэхээр Nokia гэ би friend request буюу найзын хүсэлтийн фэйсбүүк дээр авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би ингээ Библийн талаар тантай ингээ ярих гэсэн юм аа юу яаж болох вэ? Ингээ ярьж уцаар ярьж болох уу гэд. Тэгэхээр за болно цааны цагаар яриараа гэд цааны цагаар тохироод ярьсан. Тэгээд манайх өөрийгөө танилцуулахдаа хамгийн түрүүнд танилцуулсан нэг сонирхолтой зүйл нь айгүй тийм шижиг бүх гэсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр магадгүй сонсч байгаа бах. Тэр нь юу байсан бэ гэхээр юм байсан. Надад ямар ч пастор ямар ч алдартай пастор ч юм уу ямар ч пастор надад хамаагүй гэж. Тэгээ би аль цуглаан бэ гэсэн. Тийм би цуглааны дараа нь хэлнэ гэ. Тэр айгүй тийм надад гэр бүл хамаагүй. Надад эцэг хамаагүй. Надад хань ижил хамаагүй. Надад үр хүүхэд хамаагүй гэж хэлж байгаадаа яг адилхан. Хэрэв хэн нэгэн хүн танд тэгж хэлвэл та яаж сонсогдох вэ? Би чинь танд хэлээ л дээ. Эцэг их бол чухал биш ээ. Яг пастор хүн гэдэг бол эцэг биш л те. Зүгээр л гэр бүлийн ах дүүсийн нэг нь. Эсвэл надад гэр бүл гэдэг бол чухал биш. Тэгэл би ингээл дуртаатайгаа хэсэг хугацаанд амьдарч байгаа дараа нь солиол ингээд нүд хамтран амьдарчин нэг ийм дүр зураг байдаг шүү дээ те. Тэгээ би ингээл дуртаагаараа ингээд явж болно. Гэвэл танд ямар сонсогдох вэ? Энэ нэг л биш л гэж сонсогдно. Энэ бидний бурхнаас дотор маань өгсөн тэр ёс зүй болон этик бидний дотор байгаа. Тэр Христ итгэж байна уу, Христ итгэж биш байна уу гэдгээс үл шалтгаалаа бидний дотор анханасаа суулгах гэсэн нэг үнц нь гэж бас байгаа. Төрлөх. Зарим хүмүүсийн хувьд тэр нь маш их бохирдсон учраас бүр их орон зүйлсүүдийг хийдэг. Зарим хүмүүсийнх нь арай гайгүй байдаг учраас Христэд итгэгчнээс гайгүй зүйлийг хийх тохиолдол бас байгаа. Гэхдээ Христ итгэж хүмүүсийнх магадгүй гарааных нь ямар байхаас үл шалтгаалаад тэнд прогресс буюу өөрчлөлт бий болж идэг. Тэр өөрчлөлт цаг хугацааны дараа бий болж идэг. Зарим хүмүүсийнх төрөлхийн аягүй дажгүй байдаг учраас өөрчлөлтөд ядж байгаа тэр хүмүүсээс илүү дээр үйлдэл гаргах тохиолдол бас байдаг. Гэхдээ ямар ч Христ итгэж хүмүүсийн хувьд бол өчигдрөөс илүү өнөөдөр өөрчлөгдөж бурхан дотор ариусгалын амьдралаар амьдрна гэдэг нь бол маш их чухал. Өөрөөр хэлбэл тэгж зогссноос тэр доороос ч ултгаа ингээд дээш явж ийн гэдэг нь өөрөө маш чухал гэдэг. Чуулган надад хамаагүй, ямар ч пастор надад хамаагүй. Die бол бурхны үг л байхад надад болно гэж хэлсэн. Тэгээ надад амар сонирхолтой санагдаад. Заавал юу гэсэн үг үлээ гэд. За гэдэг. Яг тийм юмар чинь шууд тэр хүний чинь энэ нэстэ гаж урслын хүн байна гэж бас хамаагүй хэлж болохгүй шүү дээ. За гэ. Тэгээ эцсийн өдрүүд одоо ирж байна. Эцсийн өдрүүдэд бэлдээч гэсэн. Сар гарны өмнө Америкээс нэг эмэгтэй над руу залгаад цаг хэртэ намайг загинсан бас. Эцсийн өдрүүдийн талаар та нар яагаад номлохгүй байна гэж. Бараг л адилхан урсгал. Өөрөөр хэлэх юм бол Eastern Lightning буюу Хятадд үүссэн төгс хүчит бурхны чуулган гэдэг нэртэй одоо Америкт төвтэй Америк руу оргонол хүсээд цагаачлаад явцсан эхнэр нөхөр хоёр байгаа. Өөртөө Есүс Христийн хойд дүр буюу одоо өнөөдөр ирэх ёстой аврагч гэж өөртөө зарладаг тийм хүн. Та хэдээс маш олон тэр хүмүүстэй найз байгаа. Хинтээ найз болж байгаагаа бодохгүй бол яг уу тэр хүмүүс ихэвчлэн яадаг вэ гэхээр таны итгэлийг эхлэх анхуулдаг. Шууд шинэ төгс хүчит бурхан гэж байдаг юм аа хизээч ярихгүй. Итгэлийг чинь дандаа ганхуулна. Ганхуулахд яадаг вэ гэхээр пастор чи ийм муу хүн, танаа чуулган чи ийм балиар. Тэгээд одоо харж гинөө чи өөрөө ингээд лаг байж чадна. Чамд нэг л юм дутуу байгаад байгаа үстэй нэг юм хайхал ёстой гэж хэлнэ. Тэгэд нэг юм нэрээ нэг юм хайх ёстой. Нөгөө нэг зүгээр байгаа хүүхдээ чи уурлаад байгаа юм гэхээр үгүй гэ тэ. Чи уурлал шүү үгүй гэ. Чи уурлал байж байгаа юм бол яагаад байгаа юм бэ гэдэг уурлцдаг шиг яг тэгдэг байхгүй. Зүгээр байхад нь чамд ямар нэг юм хэрэгтэй нэг би хэрэггүй юу хэрэгтэй юм бэ хэлээд өгөл төө гэж яг тийм арга замаар ажилладаг. Зүв зүгээр чуулгандаа яваад зүв зүгээр итгэлээрээ амьдраа явж байгаа хүнийг ямар нэгэн дутуу байгаа юм шиг тийм мэдрэмж ихлээд өгдөг. Бүх рекламууд тэгж явдаг. Бид өнөөдөр одоо юу гин те баяр ёслолын үеэр торт байхгүй бол одоо баяр ёслол биш юм шиг тийм мэдрэмжтэй болчлоо. Хяан байхгүй бол закуск байхгүй бол яг манай Z үеийнхэн маань бол арай ондоо гэж магадгүй те. Тэрнээс яг өмнөхүүд нь бол бүгдээр тийм закуск байхгүй бол баяр ёслол биш юм шиг болно те. 100 найр наадам дээр хорхогч юм уу шорлогч юм уу мах байхгүй бол тэр зуны нөгөө нэг аялал зугаалга биш юм шиг мэдрэмж төрж байгаа. Тэгээд одоо нөгөө нэг тийм орон сууц машин банкны хадгаламж бидний амьдрал нөгөө нэг ингэж бий болсон зүйлсүүд. Тэгээ тэр нь байхгүй болохоор тухайн зүйл
байх ёстойгоор байхгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Гэтэл тэр бүхнээс өмнө яадаг байсан? Хямнаас өмнө. Тэгвэл тэр худлаа хуурамч баяр басгалан баяр байсан юм уу? Торт гараагүй байхад яадаг байсан юм. Тэгвэл цагаан сар тортгүй хийж байгаа айлууд яах юм? Баяр амт тэмдэглэхгүй байгаа юм уу? Эсвэл төрсөн өдөр дээр хэвийн бов тавих юм уу? Яах юм хэдүүлээ? Өөрөөр хэлэх юм бол энэ нөгөө нэг хиймэл биднэрт байх ёстой юм шиг стандартууд бий болоод эхлэхээр тэрийг хүсээд тэрийг мөнгөөрөө авч эхэлдэг. Энэ ч л нөгөө рекламны чухал утга учир шүү дээ. Танд юмаа зарахын тулд энэ танд зайлшгүй хэрэгтэй гэдгийг ухуулж энэ байхгүй бол та хүн биш, байх ёсгүйгээр амьдарч байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгч чадах юм бол энэ амар сайн реклам болж таарч. Энэ машин л танд байхгүй бол та жинхэнэ ирэх хүн биш. Эсвэл танай ихнэр чинь ийм хэмжээгүүл бол чи өстө сайн ихнэртэй биш юм байна. Өөр юу гэдгийг яг тийм нэг ийм commercial буюу бизнес эдийн засгийн зорилготойгоор таны амьдралд зайлшгүй байх ёстой юм гэдэг зүйлийг бий болгодог баг. Энэ бол реклам. iPhone байхгүй бол яах вэ? Хүн биш юм шиг мэдрэмжийг өгч чадж байгаа бол тэр амар сайн реклам хийж байна. Яг үнтэй адилхан. Гайж урсгалууд юу хийдэг вэ гэвэл тэд өөрсдийнх нь сургаалыг танд дамжуулахын тулд эхлээд танд тэр зүйл нь байхгүй юм шиг мэдрэмжийг өгдөг. Тэгээ байхгүй хоосон юм шиг мэдрэмжийг нэгэнд авсан хүн бол яадаг вэ гэхээр тэрийг дүүргэхийн тулд тэгвэл энийг би яаж дүүргэх вэ гэж төгөөнөөс асуудаг. Тэр үед нь өөрсдийнх нь гол юмнуудаа бол ярьж эхэлдэг байх. Бурхан биднийг гэр бүл дотор дуудсан. Энэ гэр бүл нь бидний бие махбодын гэр бүлээс гадна бас сүнслэг гэр бүл. Христ өөрийнхөө дотор хүмүүсийг нэг гэр бүлийн гишүүн болгосон баг. Нэг гэр бүлийн гишүүн. Матай номын 12 дугаар бүлгээр ийм хэсэг гардаг. Түүнийг хүмүүстэй ярьж байх зур үзэгтэн ах дүү нар нь түүнтэй ярихыг хүсэмжлэн гадаа зогсож байлаа гэж түрүүн номлолын өмнө хэлсэн. Тэгээд Есүс Христийн ээж дүү нар нь ирсэн байгааг түүний дотор байсан өрөөнийхнээс нэг нь анзаараад Есүс хэлдэг. Их дүү нар чи хүрээд ирсэн байна. Тэр үед Есүс юу ч хэлдэг вүлээ? Дагалдагч нуулгаа заагаад миний тушаалыг эцгийн минь хүслийг биелүүлэгч бол миний ах дүү нар юм аа гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл одоо энэ Христ итгэл биднэрт шин ийм ойлголтыг өгдөг. Христ итгэж бид бүгд нийлээд Бурхан Аав буюу эцэг Бурханд итгэсэн учраас бид нар ах дүү нар юм а гэдэг ийм ах дүүсэг байдлыг шин энэ гэр бүл ах дүүсэг байдлыг биднэрт Христээр дамжуулж өгсөн байдаг. Эцгийн хүслийг биелүүлсэн буюу түүнийг дагдаг, түүнд итгэдэг хүмүүсийн талаар ийхүү хэлсэн. Мөн 1-р Петр номон дээр энэ нь Бурханы жинхэнэ нэгүсэл гэдгийг би та нарт гэрчилж сургамжлан бидний итгэмжт ах トゥ болох би тэгж үздэг. Сипуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нэгүсэлд бат зогс гэж Илч Петр хүртэл энэ ах トゥ гэдэг энэ ойлголтыг ярьж байгааг бид 1-р Петр номоос хардаг. Мөн Иохан номноос ч гэсэн харж болно. Есүс эхийгээ болон хайртай байсан шаваа ойр зогсгийг хараад ээж рүү хараач энэ бол таны хүү шүү. Тэгээд тэр Иохан руу хараач энэ бол чиний ээж шүү гэж хэлдэг. Тэгээд тэр цагаас хойш Есүсийг Тэнгэр үүд оцсныхын дараа Иохан Есүсийн ээжийг нь харж ханддаг баг. Ингээ харахад Есүсийн хувьд сүнслэг ах トゥ ч чухал. Бас ямар ах トゥ нэх нь вэ? Гэр бүлийн цусан төрлөн чухал байсан. Тэднийг алийг нь өөрийнх нь ах トゥ гэж яг үздэг байсан. Алийг нь ах トゥ. Энэ бие бинийгээ оролдоггүй. Гэхдээ аль нь яг ах トゥ нар. Ингэж биднийг нэг сүнслэг гэр бүл, нэг ийм сүнслэг гэр бүлийн гишүүн болгохын зорилго нь юу юм бэ? Еврей номын 2 дугаар бүлгийн 10-аас 18 дугаар ишлэгийг би та бүхэн эндээс дуудаж өгье. Олон хүүгүүдийг цог жавхланд авчрахтаа тэдний авралын эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь түүнд зохистой байжээ. Бүх юмс түүний төлөө бөгөөд түүгээр бүх юмс байдаг. Учир нь ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм. Иймээс тэр биднийг ах トゥ гэж дуудахаас ичээгүй бөгөөд таны нэрийг би ах トゥ тунхагланаа. Чуулган дунд би таныг магтах болно. Мөн итгэлээ би түүнд тавина. Намайг болон надад Бурхны өгсөн хүүхдүүдийг харагтун гэжээ. Тийхүү хүүхдүүд нь мах цусны тасархаа болов. Түүнчлэн тэр өөрөө бас тасархаа болсон. Ингэснээр тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод бүх насаараа үхлийн айдсаар боочлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм аа. Учир нь тэр үнэхээр
Тэнгэр элч нарт бус харин Авраамийн үр удамд санаа тавьдаг. Тиймээс Бурхны өмнө өршөөнгүй итгэмжит тэргүүн тахилж болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд тэр бүх талаараа ах トゥ нартайгаа адил болох ёстой байв. Учир нь тэр өөрөө соригдсон зовлон эдэлсэн тул соригдогчдод тусалж чаднаа. Бидний Христ өөрийнх нь нэр дотор ах トゥ нар гэж дуудсны зорилго нь юу байсан бэ? Биднийг чөлөөлөх, биднэрт туслах, биднийг аврах шүү дээ. Христ итгэлийн хувьд бидний хувьд Христ итгэл дотроо нэгдэж хамт байхын ашиг тос нь юу юм бэ? Юу тийм чухал юм? Дуулал номын 133 дугаар бүлгээр бүр маш тодорхой хэлсэн байдаг. Харагтун ах トゥ нар нэгдмэлээр амьдрах нь юутай хичнээн сайхан хичнээн тааламжтай вэ гэж хэлдэг. Энэ нь сахал дээгүүр Аароны сахлаар доош урсан хувцсныхын захаар доош урсаж буй толгой дээрх үн цэнтэй тос адил юм. Сионы уус дээр буудаг Хермоны шүүдэл адил юм. Учир нь тэнд эзэн ерөөлийг мөнхийн амийг тушаасан билээ гэж хэлсэн. Утга учир нь юу вэ? Мэдээж хэрэг бид нар чуулган дотор итгэлийн ах トゥ нар дотор аюул олон янзын функцүүд буюу үүрэг өрөөлөд байгаа. Жишээ нь бид нар бие бинийгаа босгон байгуулдаг, бид нар бие бинийгаа урамшуулдаг, бид нар бие бинийгаа хайрладаг, бид нар бие бинийгаа хүлээж авдаг, уучилдаг, итгэлээ хуваалцдаг, бие бинийгаа бас сахилгажуулдаг, бие бинээ дэмжин тусалдаг, бие биендээ үйлчлдэг гэх мэт маш олон функцүүд чуулган дотор итгэлийн ах トゥ дотор ажилладаг. Тэгээ Библийн онцлоод байгаа нэг чухал зүйл нь юу вэ гэхлээрэ Бурхан тэнд ерөөлийг буюу мөнхийн амийг тушаасан гэж хэлсэн. Христийн нэрээр дамжуулж бид нар мөнхийн амийг авдаг. Мөн үү? Мөн өөр югаарч биш. Гэхдээ энэ мөнх амин дотор алхахад бидэрт хэн тусалдаг вэ? Бурханы ариун сүнс бидний ах トゥ усын энэ нөхөрлөл дунд шүү дээ. Тийм учраас эзний ерөөлийн залбирал дээр илч Паул маш олон удаа залбирсан байдаг. Ерөөлийн залбирлыг чинь Библиэс авч байгаа шүү дээ, тийм үү? Илч Паул ялангуяа залбирдаг. Юу гэдэг вэ гэхлээр эзэн Есүс Христийн нэг үсэл. Тэгээ эцэг Бурханы хайр инэрлийг дурддаг. Хамгийн сүүлд нь ариун сүнсний нөхөрлөлийг дурддаг. Яагаад ариун сүнсний нөхөрлөл буюу энэ нөхөрлөл гэдэг зүйл чинь нэг хүн дотор явагддаг зүйл юм уу? Олон хүмүүсийн дотор юм уу? Олон буюу хоёроос дэш хүмүүсийн дотор явагддаг зүйл шүү дээ. Яагаад энэ бүхэл бүтэн энэ ерөөлийн залбирал дотор benediction гэж ярьдаг. Энэ ерөөлийн залбирал дотор ариун сүнсний нөхөрлөл гэдэг зүйлийг ийм чухалчилт тавьсан. Яагаад гэвэл бид бие биентэйгээ нөхөрлөж байхдаа Бурханаас авсан тэр мөнх амин дотроо бид нар яг улам илүү баттаа зогсож тэр дотроо улам илүү төгөлдөшөж байдаг шүү дээ. Үүнээс гарч байгаа олон янзын үр дагаврууд байгаа. Бид нар гим нүглээ гэмшдэг, бие биенээсээ ичдэг, улаадаг, бие биендээ заадаг, сургадаг, бие бинийгээ хайрладаг, уучилдаг. Үүнийг нь мэдрээд бид Бурханы өмнө яадаг вэ? Зүрх сэтгэл маань зөөлрч яадаг. Бурханаас холдон оддоггүй. Бид бие бинийгээ зэмлэх үед зэмлэлээр дамжуулаад бид нар амьдралаа өөрчилж яадаг. Түүгээр дамжуулаад бид нар Бурханаасаа бас холддоггүй. Өөрөөр хэлбэл бидний дотор эхэлсэн тэр амийн ажил нь төгс үр дүнгөө хүргэж Бурханы өмнө очих өдрийг хүртэл тэр амийн дотроо бат зогсоход итгэлийн гэр бүл бид бие биендээ яг урам зориг нь болж бие бинийгээ халамжилж хайрлж яддаг баг. Чуулганаас гадуур би итгэлээрээ ганцаараа уучраа олоо болно гэж хэрвээ ярьж байгаа бол би гэр бүл зохиохгүйгээр үр хөвгтөй болно гэж хэлж байгаатай яг адилхан. Яг ямар нэг аргаар болох л баг. Гэхдээ энэ Бурханаас зохион байгуулсан тэр дарааллын дагуу биш үнэ гэсэн. Бурхан гэр бүлийг бий болгосон. Энэ гэр бүлийг өнөөдөр хоёр төвшөнд ярьж байгаа. Нэг нь бие махбодынх, нөгөөх нь сүнслэг гэр бүл. Бие махбодын гэр бүлийн талаар та бүхэн бол зөндөө ойлголттой. Харин сүнслэг гэр бүлийн тухайд бол бид Христийн чуулган бид бүхэлдээ нэг гэр бүл. Бетаны урагш чуулганых нь нэг гэр бүл, нэг өөр чуулганых нь нэг өөр гэр бүл. Мэдээж хэрэг дотор зохион байгуулалтын хувьд бол тийм боловч бид бүхэлдээ Христ итгэгчнэр яг бид бүхэлдээ нэг гэр бүл. Өнгөрсөн 7 хоногт Сингапур сурж байгаа Барсагийнхын гэр бүлтэй ярилцах боломж гараад яриад эзэн яаж ивэж байгааг хараад би үнээр баярлсан. Ямар гайхалтай юм бэ гэж. Тэгээд яваад хэдхэн сар болж байгаа? 2-3 сар болж байна. Тэгээд Бурхан маш олон зүйлийг манай гэр бүлийг очиход хүртэл байгаагүй олон юмыг ивэгээл Бурхан ингээд тусалсан байгааг харахаар амар баяртай. Тэгээд би миний Сингапурт явж ирсэн эсийн бүлгийнхаа ахлагч руу өнөө өглөө мессежчод маш их баярлалаа. Манай чуулганы залууг ивэж яагаад маш их баярж байна гэдгийгсэн. Тэгээд тэр хүн маань бид нар нэг гэр бүл шүү дээ гэж. Яг л биднэрт хэлж ирсэн үг.
Монголоос ирсэн ядуу оюутан биш. Зүгээр л бид нар нэг гэр бүл учраас. Бид нар Христ дотор нэг гэр бүл. Бид нар нэг гэр бүл учраас бие бинийгээ хүлээж авах ёстой. Нэг нь жоохон муухай ааштай байдаг бидний гэр бүл дотор. Нэг нь заримдаа айгүй өөдгүү зан гаргадаг хүмүүс бас байдаг. Ах トゥ нар нийлж байгаа нэгийгээ бүүлээд их асуудал заримдаа гардаг. Гэхдээ бид нар христчин гэр бүл дотор ийм байж болохгүй. Бид нар сүнслэг гэр бүл дотор нэг нэгнийгээ бүүлэдэх, нэг нэгнийхээ талаар таагүй юмыг бие биендээ дамжуулан ярих. Сүнслэг гэр бүл дотор бид нар нэг нэгнийгээ босгон байгуулахгүй бол бусад зүйлсүүдийг таслан зогсоох хэрэгтэй. Ягаад гэвэл энэ нь бидний гэр бүлийг тарааж идэг, бутлаж идэг. Моринс яг ингэж ажилтдаг. Бурхан таны өгсөн тэр эмэгтэй чинь л надад наа жимсээ чинь л өгсөн шүү дээ гэж. Тэр сүнслэг гэр бүл дотор байгаа чуулганы хүмүүс гэдэг бол нөгөө англи дээр бол full of sin гэж ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол гим нүглээр дүүрнэ. Алдаа зөрчлөөр дүүрэн хүмүүс байгаа. Бүгд л асуудалтай. Бүгд л ардталтай яанатай. Бүгд л санхүүгийн хувьд бэрхшээлтэй. Бүгд л эрүүл мэндийн хувьд асуудалтай. Бүгд л харилцааны хувьд асуудалтай. Бүгд л зан чанарын хувьд асуудалтай хүмүүс байгаа. Тийм биш байсан бол бид нар магадгүй Бурхныг хайж ирэхгүй байх байсан баг. Бүгдээрэнд нь ямар нэгэн байдлаар дутагдал байгаа. Тийм учраас бид нар яах ёстой? Бие бинийгаа барьж байгуулах ёстой. Урамшуулах ёстой. Бид хайрлах ёстой. Ядрах үед нь тэнхээ болох ёстой. Хин нэгэн итгэлээр унах юм бол бид нар яасан бэ, ийсэн бэ гэж асуух ёстой. Магадгүй нэг нь сул дараагаас болоод хин нэгнийгээ гомдоох юм бол уучлах хэрэгтэй. Уучлал, хайр, нэгүсэл байхгүйгээр гэр бүл бүрэн дүрэн оршин тогтнох боломж байхгүй. Чуулган ч гэсэн ялгаа байхгүй. 100 гаруй хүмүүс нэг дор суугаад бие бинийгээ уучлахгүйгээр олон жил явна гэх юм бол энэ боломжгүй. Бурхны хайр биднийг нэгтгэж идэг. Бурхны хайр биднийг бас чөлөөлж идэг. Бурхны хайр биднийг хооронд нь улам илүү нааж идэг. Яагаад гэж? Яагаад гэх юм бол Бурхны хайр бол уучладаг, ихэрхтггүй, бардам зан гаргадаггүй, өөрийнхийг ирдэггүй, муутай тооцоо хийдэггүй, амиа боддоггүй. Бурхны хайр бол бүгдийг уучладаг, бүгдийг тэсвэрлэдэг, бүгдэд найддаг, бүгдэд итгэдэг. Хайр хизээш дуустдаггүй. Дуустдаггүй. Төвчээр дуустдаг. Гэтэ хайр дуустдаггүй. Тэгэхээр Христийн чуулган буюу сүнслэг гэр бүлийн хоорондын харилцаа буюу бидний хоорондын харилцаа ямар байх ёстой вэ? Бид Бурхны хайраар нэгдэх ёстой. 1-р Коринт номын 13 дугаар бүлгээр би хүмүүсийн болон тэнгэр ичнэрийн хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол нүрэглэг хангиных цам болох байсан гэж хэлсэн. Бид бие бинийгээ хайрлах хайр байхгүй бол бидний хийж байгаа үйлчлэл юу юм бэ? Нүрэглэг хангиных цан шүү дээ. Хэрэг би иш үзүүлдэг бүх нууцыг болон бүх мэдлийг мэддэг байгаад уулаг нүлих бүрэн итгэлтэй байлаа ш. Надад хайр байхгүй бол энэ юу ч биш. Таны бэлэг авяас, таны авяас чадвар, таны мэдлэг, таны боловсрол, байр суурь хэрэг хайр байхгүй бол энэ юу ч биш шүү дээ. Тэртээ нийгэмдэр биднийг хангалттай муугаар харах, хангалттай буруутгах, хангалттай зүхэх, хангалттайгаар юу гэдгийг доош нь хийх хүмүүс хаасаагүй эргэн тойрон зөндөл байгаа шүү дээ. Яах гэж бид нар гэр бүлдээ ирж маска тайлаад хагас өдрийнхээ амралтыг эдэлдэг шиг эзний өмнө ирдэг вэ? Яагаад гэвэл бид нар тэнд ямар нэгэн буруутгал байхгүйгээр эзний өмнө яг байгаагаараа бид нар бие биентэйгээ ах トゥ ус нартайгаа байх гэж оролддог. Магадгүй жоохон тэнийг юм шиг юм ярьдаг. Магадгүй заримдаа ухаалаг биш юм шиг үйлдэлүүдийг гаргадаг. Гэхдээ л намайг хүлээж авна гэсэн итгэл найдвар тэнд байгаа учраас бид чуулган өнөөдөр хүртэл явсаар байдаг. Тийм эцтэй. Чуулганы маань ах トゥ ус намайг ойлгоно. Чуулганы маань ах トゥ ус намайг хүлээж авна. Чуулганы маань ах トゥ ус нартай хамт байна. Амьдралын энэ үед гэж итгэж найдаж байгаа учраас бид нарыг чуулганд ирдэг. Тийм учраас бид нар бие биендээ улам илүү халуун дотноор хандах ёстой. Хамгийн их анхаарал хандуулах ёстой хүмүүс бол хамгийн их асуудал бэрхшээл дотор явж байгаа хүмүүс. Бид нар илүү их
чадах хэрээр анхаарцгаая гэж та бүдгийг уриалмаар байна. Бид бол нэг гэр бүл. Бид бол Христ дотор нэг гэр бүл. Тэр тусмаа Бетаны ургач чуулганы ах トゥ уснаар бид бол Христ дотор нэг гэр бүл. Бид бие биенийгээ хүлээж авах ёстой. Бид бие биенийгээ хайрлах ёстой. Энэ дотор нэг ч төгс хүн байхгүй. Тийм учраас төгс хүн шиг битгий бие биенийгээ хүлээж ямар нэг юм гордороо. Харин бүгдээрээ л асуудалтай, бэрхшээлтэй. Жохон мангар тэнэг юм яриад ах юм бол хүлээгээд авчих. Даруухан зүлгөөн байдал дотор хилээд өгчих. Наад чинь бол дэмий шүү гэд хилээд өгчих. Алдж байгаа л хүүхд унж босч байгаа бол босч ирдэг шүү дээ, алхдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан. Амьдралдаа өөртөөхөө булчимгүй болоод булчинтай гэх юм уу нөгөөх нь асуудлуудаасаа болоод янз янзын буруу алхам хийгээ түүнийхэн үр дагаврыг амсаа явж байгаа ах トゥ ч гэсэн зөндөө байдаг. Хогч нь би чамд хилээд байхад ингэсэн гэж хэлж болохгүй. Хилмээр үед байдаг. Гэхдээ бид нар тэр үед нь л ойрхон байж улам илүү яг тосож авч босгоход нь туслах хэрэгтэй. Бид бол Христ дорх нэг гэр бүл юм ах トゥ уснараа. Хамтдаа хийсний өмнө нэрэн залбирцгаая. Эзэн биднийг өөрийнхөө хүүд итгэлээр өөрийнхөө гэр бүлд өөрийнхөө хүүхд болгон хүлээж авсныхаа төлөө цөмөөрөө бурханд талархацгаая. Бид бүгдээрээ гэм нүгэлтэй гисэн хийдэж бурхан биднийг хүлээж авсанд баярлалаа гэж цөмөөрөө түнд хэлцгээе. Өнгөрсөн хугацаанд бид нар бие биенийхээ эсрэг ямар нэгэн зүйл хийжсэн бол түүнийгээ ч гэсэн цөмөрийг хийсний өмнө нэрэн гимшисгэе. Их эзэн минь бид өөртөөгөө сул дорой гэдгээ мартаж заримдаа сул дорой нэгнийгээ шүүж тэднийгээ улам илүү өөртөө сэтгүүлж байсны төлөө гимшиж байна гэсэн мөрөд түнд хэлцгээе. Таны хайр бол уужим. Таны хайр бол хязгааргүй бурхан минь. Тэр хайраар дүүрч, тэр хайраар хүлээн авч, тэр хайраар амьдрахад туслаач гэсэн мөрөө түүнд хэлцгээе. Бид чуулганыхаа ах トゥ усыг гадна харагдаж байгаа байдлаар эд баялаг, албан тушаал эрх мэдлэр нь бус. Христ цагламаа дээр тэр хүний төлөө өөрийнхөө амийг өгсөн гэдэг үн цэнээр нь хүлээж авахд туслаач гэсэн мөрөө хийснээр хандан залбирцгаая. Эзэн таны хайр бол хязгааргүй лээ. Та урлагтаа удаан хайрын нэрлэлээр бэлхэм дүүрэн. Таны хайр бол хүчит давлгаа мэт. Уудан. Энэ дэлхийн ямар ч гүн агуу байсан таны хайраас илүү гүн байж чадахгүй. Энэ дэлхийн ямар ч өндөр зүйлс таны хайрыг давж чадахгүй хэлээ. Таны хүүхдүүд бид нар таны дотор таны хайраар нэгдэж нэгдмэл нэг байхад та туслаач. Халелуя. Оо Есүс. Халелуя. Бүгд хамтдаа суудлаасаа босоод эзний нэрээр залбирлаа.